Дараагийн мэдээлэл танилцуулъя. 2022 онд Сөүл хотын Итаван дүүрэгт 159 хүн амнасаа алдсан. За тэдний хувьд Хэллоуин буюу сүнсний баярт оролцож байх үеэрээ тухайн үед амнасаа алдсан харамсалтай хэрэг болсон. За энэтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг Бүгд найрамд Солонгос улсын албаны хүмүүс явуулсан байна. За энэхүү мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлт гарсан байна. За мөрдөн шалгах ажиллагаанаас гарсан дүгнэлтээс үзэхэд тухайн үед бол нөхцөл байдал үүсгэхэд гол нөлөөсөн зүйл нь тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Юн Сокёлын ажлын албыг өөр дүүрэгт шилжүүлсэн явдлаас шалтгаалаад тухайн үед бол хангалттай цагдаагийн хүч байгаагүйгээс болж ийм олон хүн амнасаа алдах нөхцөл байдал үүссэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. За 2022 оноос 2025 оны хооронд ерөнхийлөгч Юн Сокёлын шинэ офис нь Итаван дүүрэгт осол босон газраас ойролцоогоор 1.5 км-ийн зайд оршиж байсан юм байна. За энэхүү эмнэлэгт явдлын талаар хийсэн хамтарсан шалгалтын үр дүн залхахтаа энэхүү арга хэмжээ нь ерөнхийлөгчийн шинэ хорооллын эргэн тойронд цагдаагийн эргүүл ихээхэн хэмжээтэйгээр эргэх юм шаардлага үүссэн. За үүнээс болоод осол болсон шөнө Итаваны хөл хөдөлгөөн гудамжнаас олон нийтэд хяналт тавих хүчнийг өөр тийш нь шилжүүлэх шаардлагатай гэж бас нь бол гол шалтгаан болсон гэж үзэж байна. За Хэллоуины баяраар олон хүмүүс цуглардаг тухайн үед анхааруулж байсан ч гэсэн тэр орой Итаван дүүрэг рүү цагдаа нарыг цөөн тоогоор илгээсэн байсан. За засгийн газрын бодлого зохицуултын алба үндэсний цагдаагийн газар дотоод хэргийн болон аюулгүй байдал яамнаас хамтарсан шалгалт хийсэн. За энэ шалгалтаас үзэхэд Ижимэний засаг захиргааны үед хийгдэж байгаа энэхүү шалгалт нь эмгэнэлт хэргийн дараах анхны албан ёсны мөрдөн шалгах үйл ажиллагаа болж байна. За 7 дугаар сараас эхлээд 3 сарын хугацаанд бол шалгалтын багийнхан ажилласан. За ингэхдээ Сөүл хотын цагдаагийн төв байр, Сөүл хотын захиргаа Ёнсон дүүргийн ажлын албанд шалгалт хийсэн байна. За мөрдөн байцаагчид Ёнсон дүүргийн цагдаагийн газар 2020-21 онд ижил төстэй төлөвлөгөө бэлтгэж байсан ч гэсэн 2022 онд бол Хэллоуины амралтын баярын өдрүүдээр цугласан хүмүүст яаж хяналт тавих талаар ямар нэгэн төлөвлөгөө гаргаж чадаагүй болохыг илрүүлсэн байна. За тус тайланд дурдсанаар албан хаагчид эмгэнэлт хэрэг болохоос хэдхэн цагийн өмнө хүн олноор цуглах эсэлтэлтэй гэсэн яаралтай тусламжийн 11 дуудлагыг үл тоомсорлож хариу арга хэмжээ авсан гэж хуурамчаар бүртгэж байсныг тайланд дурдсан байна. Ёнсон дүүргийн цагдаагийн дарга болон Сөүл хотын цагдаагийн комиссар зэрэг удирдах албан тушаалтнууд хугацаа алдаж арга хэмжээ авсан гэдэг хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. За энэхүү шалгалтаар Ёнсон дүүргийн алба гамшигын үед хариу арга хэмжээ авах төвөө ажиллуулж эрт сэрэмжлүүлэг өгч чадаагүй гэдгийг орон нутгийн албаныхан мөн нотлож баримтаар гаргаж ирсэн байна. За Сөүлийн хотын засаг захиргааны ордонд босон хэвлэлийн баг хурлын үеэр засгийн газрын бодлого зохицуулалтын албаны дэд дарга Ким Ёнсу мэдэгдэхдээ цагдаа нар жагсаал цуглаан болж байгаатай холбогдуулан ерөнхийлөгчийн ажлын албаны ойролцоо цугласан олныг хянахад гол хүчээ төвлөрүүлсэн. За үүнээс болоод Итаван дүүрэг рүү хангалттай боловсон хүчин илгээж чадаагүй. За ерөнхийлөгчийн тамгын газар ажлын офисыг Ёнсон дүүрэг рүү нүүлгсэн явдал нь тус бүс нутагт цагдаа байршуулах хэрэгцээг нэмэгдүүлсэн. За ингээд Итаван дүүрэгт бол олон нийтийг хянах офицергүй байх байдал үүссэн. За энэс болж гол шалтгаан үүссэн гэд мэдэгдэж байгаа. Засгийн газрын мэдэгдэж байгаагаар Ёнсон дүүргийн цагдаагийн харьяалдах жагсаал цуглааны тоо ойролцоогоор 27 дахин буюу 2021 онд 34 байсан бол 2022 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 921 болж нэмэгдсэн юм байна. За үүнтэй холбоотойгоор олон тооны цагдаа нарыг тухайн жагсаал цуглааныг удирдах хянах зорилгоор илгээсэн байсан гэж үзэж байна. За ялангуяа цагдаагийн хүчийг ерөнхийлөгчийн тамгын газрын дэрэгдэх улс төрийн жагсаал цуглаан байнга болдог Самжаки дүүрэг рүү шилжүүлсэн. За хэрэг гардаг тэр шөнө Итаванд цөөхөн цагдаа нар байсан байна. За мөн аудитор гарч байгаа үр дүнтэй холбогдуулан дотоод энэ үйл ажиллагаа журам хангалтгүй мөрдөгдөж байсныг бас тогтоосон юм байна. За зарим албан тушаалтнууд сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл бол зарим албан тушаалтнууд сахилгын арга хэмжээ авахаас өмнө өөрөө ажилласаа гарсан. За энэ бол хариуцлагын цоорхоо нүүрснийг бол харуулж байгаа. Тийм учраас дотоод хэргийн яамны мөрдөн байцаалтын явцад Ёнсон дүүргийн цагдаагийн албан тухайн өдөр жижүүрлж байсан хүмүүст бол шаардлага тулгаж за мөн хариуцлага ногдуулахаар ажиллаж байгаа юм байна. За ерөнхийлөгчийн тамгын газрын эсрэг тал барилах дайны дурсгалын хөшөөний ойролцох эсэргүүцлийн зар сурчлагааг тухайн үед бол сурчлагын хуудсыг буулгахаар зарим албан тушаалтнуудыг цагдаа нарыг илгээсэн байсан. За мөн бусад нөхцөл байдлын талаар мэдэгдэхдээ 30 гаруй минут хойшлуулж мэдгдсэн яаралтай тусламж хариуцдаг тус дүүргийн эрүүл мэндийн дарга эмнэлгийн ажилтнуудад тодорхой үүрэг даалгавар өгөөгүй гэдэг нь бол тухайн эмгэнэлт нөхцөл байдал үүсэх нөхцөлийг бас бүрдүүлсэн юм байна. Цагдаагийн 51 Сөүл хотын засаг захиргаа болон Ёнсон дүүргийн тамгын газрын нийт 11 нийтдээ 62 төрлийн албан хаагчид
урьдчилан шийтгэл ногдуулахаар ажиллаж байгаа юм байна. За мөн одоо ажил албаасаа тухайн үед ажиллаж байгаад ажил албанаасаа гарсан хүмүүст бас хариуцлага дахин ногдуулах талаар ажиллаж байгаа. За гэвч бол энэхүү шалгалттай холбогдуулан амь мөрөгцтийн арга гэрийнхэн шалгалтыг бол хэтэрхий хожимдсан гэж үзэж байгаа юм байна. За мөн олон хүмүүс хариуцлагаас мултарч байгаа явдал бол алба гэрийнхний зүгээс сэтгэл дундуур байгаа гэдгээ мэдэгдэж байна.